За, дээдлийн зооны 2 багийн 2 дахь тоглолтыг явъя. Champ багээс Knights багууд 2 дахь гейм яваа. За, эхний гейм дээр Champ багийнхаа авсан бол. За, team 1-ийн зүгээс Next Alchemist бандсан бол team 2 зүгээс Invoker Tiny бандаад Pitlord пиклж ийн нэгээрээ. За, team 1-ийн хувьд Warlock улсаа гэд 2 пик дараалж ийсэн. За, team 2-ийн хувьд Void бандаад Void пиклээд Omni бандаж гисэн. За, team 1-ийн зүгээс Golok 3 дахь бангаар олж иж байгаа бол team 2-ын зүгээс 4 дахь бангаар Abaddon-ыг оруулж ирж байна. За, team 1-ийн 4 дахь бан Lena олж ирээд 3 дахь пик хийн. За, support-а авцсан. Зодууд юм уу мэдээллийг авсан. За, Viper авч байна. 3 дахь пикээр. За, team 2-ын 3 дахь пик Lexar олж ирж байна. За, одоо team 1-ийн 4 дахь пик олж ирээд team 2-ын 4 дахь пик гээд дуусна. За, team 1-ийн зүгээс Undyne авч байна. Flying Battle авч байгаа юм баг та. За, team 2-ын 4 дахь Battle Mid-ийн Battle олж ирэх юм байна. За, Legon авсан. За, ингээд team 1-ийн зүгээс улсаа гол явж байна. За, Viper Undyne Warlock гол нь хаагаар явах нь одоо тодорхойгүй. За, team 2-ын зүгээс Legon гол явах нь тодорхой. За, Void дээгүүр Exhaust-тагаа дээгүүр явах юм байна. Pitlord доогуусаа явах юм байна. За, team 1-ийн зүгээс нэг варттай. Хоёр хоёулыг нь аваад эхэлж байгаа юм байна. За, team 2-ын зүгээс Exhaust дээтлэр өндөө шууд вартаа зоож өгсөн. Нэг варттай эхэлж байгаа юм байна. За, Bounty-гоо шууд улсаа нь авчиж байгаа юм байна. Team 1-ийн зүгээс. Вартаа бол зоосонгүй. За, гол улсаа Legon 2 явж байгаа бол дээр хайран Undyne Warlock 2 Void Lexar 2-тэй явчихж байгаа юм байна. За, Fatal-дад Undyne нь Nit skill-ээр Stinge-ийг сороод тавч. Одоо ингээ Void шүү 435 Stinge-тэй болгочихж байна. Ингээд явчих учраас дээр бол хангалттай даунтай өгчгөө байна. За, гол Legon улсаа 2-ын хитүүд нэг аминаас яахгүй. Нэгээ алж бол чадахгүй бах. Үнэхээр л одоо яг алдцъя гэж хоёулаа зодтолтгүй юм бол. За, доор харин Viper PT-эсрэг тоглож байна. За, Pit зэгтээ ойртохгүй нэгээд ослого хийгээд тоглочих юм бол яг адилхан тоглож байна. Харин цэглүү ойртож ирээд байх юм бол Viper монжоод kill хийгээд аваад ирэх боломжтой. За, дээр Lexar зэрэгээ пүүлдэж байна. За, энэ нөхцөл энэ пүүлийг харин дайггүй хараад байна. Тэгтээ бас яг яахгүй наа. Яг 100% зөв зэрэгээр хийж өгөхгүй л. За, энэ харин болоод дээ шүү. Одоо дахиад энэ шанс зэргийг унахчих юм бол хоёрхан зэрэг ийшээ ингэж яваад маш гоё XP-г нь алдагдуулна гэсэн үг. За, Legon-ы хувьд бол доотлоос хайст авчиж байгаа юм байна. За, дээдлэр үнийг бол улсаа авсан байх. За, Pitlord Viper хоёрыг бол Pitlord сөүл ингээд даад тоглож байгаа учраас асуудалгүй ингээд явчихж байгаа юм байна. За, Undyne сөүл ингээд авч гин. Warlock мөн сөүл ингээд авч байгаа юм байна. За, Lexar. За, Void нь харин нэлээд улаад хойшцоо нэг модтой юм одоо. Одоогоос Flask-ыг нь аваад нааш нөхөхгүй бол за дахиад нэг стring-ийг хассан 492-тэй энэ дээр хэрэг Fatal за энд улсаа руу авчиж байгаа юм байна. Улсаа 4 level-тэй авсан гэж үзээд 7 level 3 level шууд нэмж байна. Мэддээ 5 level-тэй байгаа. За эхнийрөө ингээд онж байгаа гэсэн. За Lexar зүтгэсэн бололтой Warlock байл нэг л. За Undyne манатай. За Lexar ямар ч байсан. За дээр ямар ч байсан одоо Warlock хайстай Legon гүүчрээ шууд Warlock-ыг унах чинь тэгтээ дүүлээ яриа авч чадаагүй гэж харлаа. Undyne нь ийшээ өөс нэг цэг дагуулсан гэж. Энэ дугуй Ward-ын мэдээлэлээр хасан зах хэвээр юм байна.
За дээдлээд илүү шин. За ямар ч гэсэн эхний киллийг тим хоёрын зүгээс хийж байгаа харагдчихээн. За доор Viper мод тойрсч ирээд битийг араас нь зодоод киллийг хийж байгаа харагдчихээн. За асуудалгүй килл хийсэн. За тийм Легон сая дүүлээ аваагүй. За Void шууд маск авсан байна. Ботлоо авалгүй тоглож байгаа юм байна. За Возлок Рексарыг нь бол фаталтчж байгаа юм байна. Одоо энэ фаталтын зэргүүдийг зөгчхөд усаагийн цус нэлээд явчих баха. За Легон доороос даавд унасан бол усаа дээрээс Бонти аваа. За тим хоёрын энэ ваатын нийтлийн ваатын мэдээлэлээр бол усаа яж байгаа бол хаасан. Андаа энэ Возлок энэ цэргийн энэ талаас нь төвчлөө аваад юм бол усаа энэ талаас нь тэгээд хоёр талаас нь шууд таавал наад. Чин за тэгсэн. За гахааг нь заавал Рексар өөрөө нэгээд аваад мэдгдүүлчих байгаа юм. Тэнгүүд усаа тэгтээ гуталгүй байсан санагч. За байсан. За Void харин энд байгаад байгаа. За усаа за дахиад Void өсөж орж ирээд дахианасаа гүйдэг гутлаа Glove Sest-а усаа аваад Void-ыг шууд унгаад өгч байгаа харагдчихээн. За энэ хооронд Легон дабл рүүнээр голын таврыг авчаам. Легон өөрөө бүр синтритэй тоглож байна. За голын таврыг бол ямар ч юмсан хамгаалцсан мэдээж динаа хийх бах. За доо синтрит тавьж байгаад ингээ вард юм устгаад өгсөн. За энэ усаагийн анк одоо баг хугацаанд дуусах төгч байгаа байх. Void цай гуталгүй. Дахиад өсөж ороод онж байсан. За Rexar энд гахаа гаргаад байгальд чинь за усаа illusion утаа гаргаад дахиад Void руу осчихж байгаа юм байна. За Void яг л элементарны усаа яг хүлээж байгаа л алж байгаа харагдаж нүсэх газар руу нь явж байгаа. Void яг тийш нь өсөж байна. За Viper хэдэн доор битгийг унгааж өгöd. Legon ирэнгүүт нь дахиад Legon-ыг нь нүдчихэж байгаа юм байна. За маш гоё мод өдөөд харанхуулаад тийш олцсон Viper олж харахгүй л яваад байна. За сайн хаасан байх. За энэ тойрч эндээс даграа ангуудаа дагд яваад өглөө. За Legon гоё ажиллаж байна. За Rexar одоо өсөл 6 тавьд хүрээгүй юу ч байна. 9 минут болж. За энэ усагийн анк одоо дууссан баха. За тийм энэ анк дууссан. Void одоо гутлаа авцсан масктай. Битийн хувьд сөөдрийн гуталтай. Viper Portrait том байслуустай маш гоё айтем. Андаа энэ сөөдрийн аркада гутлаа. За усаа дээр ирсэн. Гэтэ энэ цэрэгдэн сайн харагдсан байх хэвээр. За ямар нэг бодлого хийсэнгүй. Гэтэ Void нь урагшлаад байна. За андаа энэ томбо тавьчихж байгаа юм байна. Нэг дэвэлтэй том байна. Тэгэхээр 6 дэвэлтэй андаа энэ томбо нэг авсан л тааж байгаа юм байна. Одоогийн нөхцөлд бол. За Legon даагтай. Эхний 10 минут болж байгаад ямар ч байсан дуэлийн дэмэж болох даваагүй явж байгаа. Дээр Void руу орох гээд байна яах. За усаа хайст аваад ирчихэ. За Void за энэ усаа дээр Legon өөрөө дүгэлдэж ирээд дүгэлээ алдаж байх юм. Void энэ вакуумда за дүгэлээ авцсан усаа чинь хайстай юм чинь Rexar-ыг тэд болно гүцээгээд гисэн. За Void-ыг авах гэж олсон байсан усаа дээр Legon гарч дүгэлдээ дөрөв. Дүгэл алдаж байна ямар ч хэлсэн. За доор Viper битийг дагтаад тоглолцлоо яалтчгүй. Бит цэгтэй ойртохгоо нэгээрээ орлогоо аваад тоглол гэсэн. Гэтэ цэгтэй ойртоод Viper зуурагдаад байна. Viper боломжийг маш гоё ашиглаад байна. Тэгээд андаа энэ таавраас нэлээ их хараас аваад байна да. Балжаа нэр ямар ч хатад авсан чи таавраас их цохилт авах юм аа. Энд дээр жоохон харахгүй бол. За энэ өндөрлөгдөд тим хоёрын хувьд бол вард цоосон. За Рошон гараагүй байгаа юм байна.
Вазлог сөүлийн аккаунтаа гуталтай. Андын сөүлийн аккаунтаа гуталтай. За уусаа дагд авцсан. Тэгээд Void-ыг шууд унгая гэж юм байна. За шууд унгасан. 3 цагсан. Тал цустай Void амархан унж байна. Lexar байгальцаад. Улаан гуталтай яваад энэ хотог юм байтлаа. За Legon Pit 2 доор левелийг үздэг юм болов. Андаа энэ доо левелинг хамгаалъя гэж дууч чам. Усаагийн хувьд голд явж байна. Тэгэхээр доор андаа энэ соло дээр Legon ороход байх шиг байна. Цус нь явж байсан талцтай бол орчлоо. За Legon олсонгүй ямар ч байсан. За пост тавьсан. Голоо постлж чам байна. За тэгтээ ямар нэг юм бол хийхгүй. Усаа харин өөрөө яах гэдэг. За энэ өндөлгөдөр тим 2 ваац цоцсон байгаа. Усаагийн үйлдэлийг бол харж байгаа юм байна. Орхоо за 9 усаа хараад ухалсан. Тим нэг болохоор энэ ваац. Хоёр тал хоёулаа нэгнийхээ өндөлгөдөр ваац цоц нэгнийхээ үйлдэлийг харж байгаа учраас нэг нь урагшаа жоохын явгот нь ухраад байна гэсэн үг. За тэр усаа голтойхон нөгөө гурав нь харин доотлоо левелинг үздэг чам. За усаагийн хувьд тэрийг нь доор айл хамгаална гэж тооцоолоод доош постлоо буусан. За одоо эндээс юу болох вэ? Харин усаа хүлээж ин нөгөө талд гарч ирээ. За Lexar шууд гарч ирээд ултай бол зоохгүй. За голон буусан, Viper-д ултаасан, усаа шууд Lexar-ыг унгаагаад, өөрчлөлөө Viper-ыг унгаагаад, Legon харин фаталцсан дээр дахиад Tomb дээр зодуулаад ийм болчуудаа зүсна. За Lexar бол шууд гарч ирээд бол скил хийсэнгүү. Хэсэг байж байгаад ултай Viper-д орж байгаа чинь Viper-ийн юм шиг Warlock-ийн хувьд бол нэлийн хараас аваад шүү. Таараас. Ингээ таавс дугаасаа энэ цохиулах зэрэгүүд байсаар байхад таавс ингээ цохиулна гэдэг маш буруу үйлдэл шүү. За усаа энд 2 дахь анка авч байгаа юм байна. 14 минут. За Void Portraits Maskтэй. Lexar аккаунт автлээсэн юм учраас хийсэн байна. За Viper-ийн хувьд Vangota нэмсэн. Warlock-ийн хувьд Agronomy 1 item авчиж байгаа юм байна. Андайны хувьд одоо сөүлийн аккаунтаа готтой ваац зооч учраас item авах. За гол Legon нэгдэж үзсэн. За Warlock цусын нөхөж яваад усаа нь махраад тавдаа шууд авчиж байгаа. За W нь аваатглаа. За усаа хаашаа явах юм бол за мэдээж W нь авсан юм чинь ямар нэг олдлого бол хийх байх. За даагрыг нь бол битийн нэг дэх скил бол хойсон. За энэ Legon байгаа. Legon байгаа гэсэн мэдээллийг бол тоо харах боломжгүй байна. За усаагийн W нь дуусж байгаа юм болов. За дуусж байгаа байна. Level 2-ыг нь зүтгэсэн. За гахааг нь шууд авсан Lexar-ын хаа. Lexar гахаагааг нь хадгалж тоглох хэрэгтэй. Тэгээ энэ дээр тэхөө юу усаа бааш авсан юм байна. Баашаа авсан. За Legon хойноос нь нээлсэн. Усаа хоёроо дараад бэлдсэн. Legon тэнд дээр зогсоод байна. За ухсан. Ухахгүй юм байна. Энд дээр үзүүл үзье гэх юм байна. Viper нь ухсан. Усаа энэ байгальд байна уу үзсэн. Тэгсэн Legon энэ ваатын мэдээлэлээр харагдчихсан юм байна. Гэтэл Legon энд ухахгүй байна. Усаагийн хувьд за буцаад ийсч байна. За гол Lexar руу авах юм болов. За шууд Lexar руу. Lexar андаа энэ дээр үлдээ зооч. Warlock дээр голом хайсан. Warlock дээр Legon үлтэйнгүүт усаа хажмаас нь зодож өгöd. Warlock-ийг зодож хангалттай авах юм чи байсангүй. Тэгээд дөрөвдгөөс өмнө Warlock голомо нөгөө хоёр дээр нь унахчихсан. За тэгээд хажуунаас нь Tom нэмэгдээд осчихсан. За Legon ирэхэд үйл авахгүй тоглоомыг бараг дуусгаад байгаа юм харагдаж байна. За шууд дэше level болон өгсөн ямар ч байсан. За усаа шууд Void нь олсон. Void валгцсан.
Wi-Fi хойноос нь ухас хийсэн. За гараа явчихъя гэж юм. За болиго тэр чигтээ болж юм. Дотлаа хамгаалчих юм Wi-Fi. За тийм хоёрын item Exar аккаунт агуултай, Legon Ported Target-тэй, Petlod аккаунт агуултай, Void Maidens Ported-тэй, Уса Bash Target гүдэг готл масктай, Undying хэвэн авч байгаа уултай, аккаунт агуулсан линктэй, Baslog аккаунт агуул point-тэй, Viper Sanch-тэй, Vanguard-тэй, Tom Wessels-тэй. За тийм хоёрын зүгээс доотлоод оръё гэж байна. За энэ Вартын мэдээл байхгүй. Энэ шууд тавлын агшаа. Вартын мэдээл бол байхгүй байсан. Гэхдээ уусаа шууд ороод Легонтой таараад Легоныг шууд унах чам. За энэ дандаа энэ сая Варт тавьж байгаа харагдаж байна. За тийм хоёрын зүгээс цуглаж явах явцад нь уусаа шууд ороод Легоныг дуусгаад өчлөө. За тэр ч ихтэй мэдээж орог. Анхных нь хугацаанд дуусч байгаа нь усаагийн хоёр дахь анхны хугацаанд дуусч байна. За Петру шууд ороод за дуусгаад өгсөн. Петриг угаасаа шууд ингэж алах нь зөв. Тэгэхгүй бол нэг дэх скиллээр хамгийн цэрэг дуусгаад байдаг. За гол Void явж байгаа юм байна. За тийм хоёрын зүгээс бол андаа юм постл дараад болиулж байгаа харагдаж байна. Ганц постлтай андаа юм байсан байна. Усаад шууд үлтаасч байна. Exar. Тэр хот Viper Exar зодод алчихсан. За, жоох ойлгомжгүй үйлдэл хийж байгаа харагдаж байна. За ингээд даавн авчин. Саяны тохиолдолд андаа юм постлоо явсны дараа магадгүй нөгөө талаас Улаанбаатар шууд дайн хийх боломж бол харагдсан. Тэгэхээр маш буруу үйлдэлийг хийгээд байна да. За эндээсээ постл аваад гол руугаа явсан. Void-ийн хувьд голын level 2-ыг бол унагцсан байна. За Viper Sang ашаага гүйцээсэн. Baslog одоо нэг item авчих бол Aghanim босох гээд байна. Undying Heaven-г авцсан. Дайны аваа доогон цөмөлсөн гэдэг нь баг тэр ч ихтэй маш сайн. За улсаа энд Legon Illusion-ыг алаад за энд юу авчих юм бэ? Abyssal болгочих юм байна. Бааша шууд. За тийм хоёрын зүгээс, тийм нэгэн зүгээс дахиад урагшлая гэж байна. За одоо энэ ваадын мэдээлэлээр Legon-ыг бол хараад амжицсан. Тэгээ энэ шуугаараа Exar бас харагдуулчихж байгаа. За Legon байгааг тэнд мэдж байгаа. Legon хойноос ингэж энэ ваадын мэдээлэлээр хаасчлаа уусаа шууд ороод Legon-ыг дуусгаад гисэн. Зээ. За тоглоом болоо. За энэ андаын энд нэмэлт бааз зааж өгч юм. За шууд Void-ээр Abyssal дараад тэгсэн Viper Extract-ээс дараад өгсөн. Exar үлтээ усаад даасан ч гэсэн. Viper Void-ээр үлтээ даасан учраас гүцээгээд өгчлөө. За ерөнхийдөө маш хурдан сөхөө өглгүй шууд алаад байна. Тийм хоёрын зүгээс хамгаалъя гээл нэг нэгээрээ зурлаж идэлтэйгээр өгчээд байна. Усаа шууд ороод зодтыг шууд унахад баатрыг хасгнаг болгоод байна. За энэ билетмэл Legon дараад өөрөө усаад дахиж юу алдаж байгаа харагдаж байна. Legon-ийн хувьд dual авалгүй тоглоом бараг дуусч байна да. Андагийн энэ ганцаараа үлдэж чинь багийнхан нухалцсан байдаг. За усаа энд 3 дахь анк авч байна. Энэ удаа Cheese-тэй анк юм байна. Cheese-ийг нь аваад анка аваад Cheese Viper-тэй өгч юм байна. За энэ хэд маш хурдан тоглолт болоод дуусч байна. За дээгүүр эцсийн дайралтай хийх юм байна. Viper Aghanimтэй болсон. Baslog Aghanimтэй болсон. Undying Heaven-тэй болсон. За Void шиваалтууд уусаа нөгөөтөө сууж шууд бицийг дууссан. Тэг битийг өгөхөөс өмнө Exar хүний хаас тэ хожимдож таалаа. Void vacuum ч хэнийг ч зохиж чадахгүй байна.
Усаа эргэж хараад тэгээ войтыг зодод авсан. За энэ ойлгомжтой боллоо. За ороод ингээ шууд дуусгах юм чи нөө. Трипл килл дуулж байгаа юм байна. Уулта за ингээ тэмцээний 2 дахь уултраа. За ингээ нэг багаас 2 уултраа.